Сайн бацхан уу жинэна. Өнөөдрийн бичлэгээр би болохоор U брэндтэй хамтраад шинэ жилээр хийх боломжтой 5 зүйл гэх сонирхолтой бичлэг хийсэн байгаа. Тийм учраас та бүхэн бичлэгээ дуусна үзээрэй. Яг уу. Бинэс ядаж нэг авчмаар болохгүй юу? That's so cute. Ийм авчих юм тийм ээ хөөх юм байна. Нэг бас энэ. Яа мөн дуулдаг. Нет, ага. Вы на ты иная гойх юм. Юу ч юм. Яах юм. Одоо би болохоор Christmas snack хийж байгаа. Тэгээ нийт 3-ыг бэлдсэн байгаа. Эхнийх нь болохоор энэ strawberry-гээр сата хийн. Тэгээд энд hot chocolate хийх байгаа. Тэгээ гоё чимэглээд хамгийн сүүлд нь болохоор энд байгаа луунгууд тэгээд өргөс тэмхээр гацуур хийх байгаамаа. За тэгвэл одоо бүгдээ эхэлцгээе. Ингээ би бүгдийг хатаа төлөвлөөд хөдөрсөн байгаа юм байна л та. Хамгийн түрүүнд бүгдээрээ хамгийн сонирхолтойгоос эхлэе. Гацуур хий. Энд би ингээд однуудын хүртэл ингээд бэлдээд ирсэн байгаа. Энэ дээр байгаа одыг нь хичмүүтэй энд ингээд модоо хийх. За одоо эхлээд энэ болохоор ингээд суур нь болж байгаа. Энэ суур нь ингэж өгнө. Ийм болж байгаа гэсэн. За тэгчмүүтэй нарийнхаа хэрчсэн өргөс тэмхээ эхлээд гараараа. Би гараа агаад амар сайн угаасан байгаа ш манайхаа. Маш сайн угаасан. My god. Чи ч офейд очиж байгаа. За яг ихнийх нь юм шиг тийм үстэй. От. Ийм боллоо. За энэ хийzээ. Хөрх мост гэдэг. Хөрх харагдаж байна тий. За дүү дахиад нэг удаа хийzээ. Гоёсэн тий. За ингээ 2. Би одоо дахиад 3 хийчихье. Таван ширхэг гацуур маань ингээ бэлэн боллоо. Энийг харалтаа таараа бүр хөөх маастэй. Энэ хамгийн гоё болсон юм. Харта. За одоо түр бүгдээ идий. За. Хүмүүс ирэнгүүт ингээд хөрхөн хийгээд тавьдаг аим гоё юм байна. За одоо саата хийх байгаа. Энд ингээд гоё гүзээлцгүүдэд би бэлдсэн байна. Хамгийн хөөрхөн хэлбэртэй гэсэн хэлэх үү. Хараа. Аим гоё хэлбэр. Энэ бол perfect. Яа. За энийг ийм хөөрхөн гэдэг. Хэрчээд өчнө. Ой, за энэ whipping creamy дээр хэсэг. Дээр нь балгаагаа балаагийнх нь дээдлийнх нь хийж өгнө. За, цэвэр л да.
дахиад нэг хийдэй. Одоо аим гоё болно. Хүй! Энэ одоо юу юм бэ? Яагаад юм бол? Санта! Санта! За ингэ хоёр төрлийн санта. Тэгэхээр 3 дахь нь хийж үзье. Super cute. Оо, шоколаднуудын зургаас. Тийм байна. За, хөөрхөн мэн гээд хэлдэг үрээд. За. Cheers. За одоо эцэстэн бүгдээрээ уух юм хийцгээе. Энийгээ дөрнө. Энэ ерөнхийдөө бол миний бүх хийж байгаа юмуд гэртээ маш амархнаар хийж болох юмуд байгаа байхгүй юу? Зүгээр гэртээ байгаа хэдэн хэрэгслээрээ та бүхэн ч гэсэн гоё гэртээ бушаа үзээрэй. Энэ нөгөө нэг үлдсэн бичээнэ дээр нь цацаад өгч. За одоо хамгийн сүүлд нь marshmallow. One, two, get. Баярлалаа. Өөр мацтай. Баярлалаа. За одоо би болохоор цахианы цаас хийхээ сууж байна. Надад өгнөөс маш олон төрлийн цахианы цааснууд, Christmas-ийн юм зөндөө байдаг хгүй юу? Гэхдээ би энэ удаа өөрийнхөө гараар юм хийж өгд юм уу гэж бодоод тэгээд хоёр цаас бэлдсэн байгаа. Энэ хэсэгт нь болохоор ингээд цахиагаа бичиж өгөөд хойно нь гоё чимэглэнэ. Тэгээд бэлдсэн юмуд болохоор tape, пластмастер, өнгийн балнууд, гуаш, усан бодог ингээд бэлдсэн маамаа. Ийм хоёр төрлийн постэр хийх байгаа. Ингээд. За. Ийм болж байна. Энэ болохоор зүгээр юм жирийн юм. Жохо хүүхд ч хийж чадхаар маш амархан. Гэхдээ амар хөөр харагдаж байна тест. Ингээд өгвөл амар баярлахаар. За эхний постэр маань ингэ бэлэн болж байна. За одоо хоёр дахь нь энийг согч. Энэ дээрээ ийм болж байна. Энийг одоо жоо хатах хэрэгтэй. За энэ хата ингээд Happy Christmas гэдэг доороо бичмүүтэй to гэдэг хинд өгч байгаа гэдэг дээр бичнэ. За одоо бараг энэ хатцсан баха. Одоо бүгд энэ дээр зуръя заяа. Хоёр дахь постэр маань бэлэн боллоо. Энэ хоёрын аль нь гоё болсон бэ? Та бүхэн комментэн дээр үлдээгээд өгөөрэй. Тэгээд аль гоё болсныг нь хийж болно. Эсвэл хоёуланг нь хийж болно. Хамгийн ихдээ бараг 10 минут л зарцуулахтаар ийм амархан хоёр постэр маань байна. За дөрөв дэх санаа маань юу вэ гэхээр би та бүхэнд 5 төрлийн кино рекоменд хийх байгаамаа. Би Крисмасаар заавал ямар нэгэн кино үздэг. Ерөнхийдөө бол Крисмасыг киног өгөөр төсөөлөх боломжгүй шүү дээ. Хэрэг та бүхэн миний яг одоо хэлэх гэж байгаа кинонуудыг үзээгүй бол заавал үзээрэй. Тэгээд бас U-Day буюу Мянмар гараг бүрт U брендийн дугаартай хэрэглэгчдэд дата олон нэгж авахд 2 дахин нэмэгддэг. Жишээлбэл 2 ГБ дата авбал тэр нь 4 ГБ болно. 2000 төгрөгийн нэгж авбал тэр нь 4000 төгрөгийн нэгж болдог.
За хамгийн ихний кино юу вэ гэхээр Krampus гэдэг нэртэй 2015 оны кино байгаа. Энэ маань болохоор ерөнхийдөө бол аимшигын төрлийн кино. Гэхдээ жоохон хүүхдэд үзэж болно гэж бодож байна. Нэг амар юм гараад байдаггүй. За дараагийнх нь кино юу вэ гэхээр The Nightmare Before Christmas гэдэг нэртэй анимашн байгаа. 1993 онд гарч ирсэн айгүй сонирхолтой зураглал нь айгүй дажгүй нэг тийм кино байдаг. Тэгэхээр энийг заад үзээрэй. За гуравт болохоор та бүхний маш сайн мэдэх The Grinch гэдэг нэртэй хүүхэлдэйн кино байгаа. Би нэг кино театрт үзчихсэн. Тэгээ 2018 онд гарч ирсэн. Дөрөв дэх кино маань болохоор гэртээ ганцаараа 1 2 байгаа. 1990 он нөгөөх нь 1992 онд гарч ирсэн кино. Энийг бараг л мэдгүй хүн байхгүй гэж бодож байна. За одоо миний хамгийн сүүлийн рекоменд хийх 5 дахь кино маань юу вэ гэхээр Black Christmas гэдэг нэртэй аимшиг киногаа 2019 онд гарч ирсэн. Бага насны хүүхдүүд одоо үзээд хэрэггүй гэж бодож байна. Аимшиг хэсэг нэлээх гардаг. Өнөөдөр би тэгээ та бүхэнд ийм сонирхолтой 5 кино рекоменд хийлээ. Би яг өөрөө Christmas-аар үзээд Christmas-ийн холбогдлолтой миний хувьд сонирхолтой санагдсан ингээд 5 кино өнөөдөр хэлж өглөө. За тэгвэл бүгдээрээ 5 дахь санаа руугаа явцгаая. За 5 дахь санаа маань юу вэ гэхээр бэлэг солилцох байгаа. Гэхдээ зүгээр бэлэг солилцохгүйгээр бие биендээ хэрэггүй бэлэг солилцсон. Анх харахад аягүй гой бэлэг. Гэхдээ тэр хүнд хэрэглэгддэггүй тийм бэлэг гэсэн үг. Тэгээд би 2 дүүдээ 2 бэлэг бэлдсэн байгаа. Тэрийг та нарт одоо харуул үзье юм. За энэ хайрцаг дотор байгаа онгойлгоё. Хамгийн түрүүнд ийм гоё иймиг байна. Энэ иймиг болохоор би эргэтэй дүү өгнө. Та нар одоо харж байгаа энэ гоё бэлэг. Гэхдээ манай эргэтэй дүү чихээ цалдаггүй. Тэгээ бас эмхтэй биш болохоор ийм хэрэггүй. Нөгөө бэлэг нь болохоор чихвч маадууд утас идэх байхгүй юу? Нөгөө iPad идэг. iPad нь болохоор энэ чихвч таардаггүй. Тэгэхээр энийг өгнө. За тэгээд харин эмхтэй дүүдээ юу өгөх вэ гэхээр хамгийн ихнийх нь стикер. Хинч хараад ямар гоё стикер вэ гэж хэлнэ. Гэхдээ энэ ямар стикер вэ гэхээр хүүхдтэй хүмүүс зориулсан стикер. Тэгээд хүүхд нь одоо хэдэн сартай явж байгаа, хэдэн сартай явж байгаа, хүүхд нь яаж өсөж байгаа гэдгийг нь гэж харуулж байгаа тийм стикер байгаа. Тэгээд манай дүүч хүүхдг болохоор хэрэггүй. За тэгээд дараагийнх нь болохоор утасны кейс байна. Энэ болохоор XS Max-ийн кейс. Манай дүү болохоор XS-тэй Max нь биш. Тийм болохоор бас таарахгүй. Утасанд таарахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бас хэрэггүй. Нэг төрлийн гоё ч гэсэн хэрэггүй бэлэг. Ингээд би нөгөө хоёрт ингээ 2 ширхэг бэлэг бэлдсэн байгаа. Тэгээ таалагдах үгээс мэдэхгүй байна. Charlie Brown, you get the tree. I'll handle this crowd. За ингээд өнөөдрийн бичлэг сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээд багаас манай U брэнд маань 12 сард маш олон сюрпризтэй гэсэн учраас та бүхэн миний мөнхчин чиний channel болон U брэндийн channel дээр бүгдээрээ subscribe дараарай. За тэгвэл дараагийн бичлэг хүртэл түр баяртай.